6-аас 10 настай хүүхдүүдэд зориулсан аюулгүй дүрм. Хүүхэд бүрийг аюулгүй байлгахад амьдралд хэрэгтэй энгийн зүйл нь дүрм юм. Тиймээс хүүхдүүдээ та нар дараах 10 дүрмийг сурч амьдралдаа заавал хэрэгжүүлж татаарай. Гэрийн хаяг аав ээжийнхээ нэр, гар утасны дугаарыг мэддэг байх. Аав ээжийнхээ овог нэр, гэрийн хаягаа мэддэг байх нь биднийг ямар нэгэн аюулд орсон тохиолдолд хэрэг болох юм. Аав ээжийнхээ утасны дугаарыг цээжлэхдээ дүү нартаа бас цээжлүүлээрэй. Мөн гэрийнхээ ойролцоо байдаг хүмүүсийн сайн мэддэг дэлгүүр, хөшөө, байшингуудыг ч гэсэн цээжлээрэй. Заавал асууж зөвшөөрөл авч байх. Хүүхдүүдээ гэрээсээ эсвэл сургууль дээрээсээ гадагшаа гарах, хаана нэг тийшээ явах, гадаа тоглох, танихгүй хүнээс биелэг авах зэрэгтэй эцэгийнх, багш, ах эгчээсээ заавал асууж зөвшөөрөл авч байгаарай. Учир нь аав ээж багш чинь чамайг хамгаалах үүрэгтэй юм шүү дээ. Танихгүй хүнтэй битгий хамт яв. Хүүхдүүдээ танихгүй хүнийг огтхонч дагаж явж болохгүй шүү. Зөвхөн гэрийн чинь гишүүд мэддэг нууц үгтэй болоорой. Аав ээж чинь чамайг авахуулахаар танихгүй хүн явуулсан бол тэр хүндээ нууц үгээ хэлж өгнө. Тиймээс чи нууц үгээ асуугаад л тэр хүн мэдэж байвал аюулгүй гэсэн үг. Харин нууц үгээ хиндэж хэлж болохгүй шүү. Танихгүй хүний өгсөн зүйлийг битгий ав, битгий ид. Ганцаараа явж байхад чинь танихгүй хүн чамд ямар ч гоё зүйл өгсөн битгий аваарай. Гоё тоглоом, чихэр, ундаа юу ч байсан авч идэж болохгүй шүү. Хэрвээ аав ээж ах эгчтэйгээ хамт явж байвал тэднээс зөвшөөрөл авсныхаа дараа л танихгүй хүний өгсөн зүйлийг авч болно. Том хүн юм өгч байхад авахгүй байх нь чамд хэцүү байх юм бол авахгүй баярлаа гэж хэлээд тэндээсээ яваарай. Авт замаар аюулгүй зорчих. Хүүхдүүдээ авт замаар гарахдаа явган хүний гарцаар ногоон гэрэл ассан үед том хүнтэй хамт гарч байгаарай. Мөн ундаг дугуй, скутер, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохиовчийг өмсөж сураарай. Автомашинаар явахдаа суудлын бүсээ заавал зүгээрэй. Аав ээж дүү нартаа суудлын бүсээ зүвхийн ч гэсэн сануулаарай. Хэрв чи төөрсөн бол төөрсөн газраа хүлээ. Хэрвээ чи олон нийтийн газар явж байгаад аав ээжээсээ төөрөх юм бол төөрсөн газраа хүлээ. Хэрвээ чи аав ээжигээ хайвал тэд ч гэсэн чамайг хайж байгаа болохоор та нар бие биенээ олж чадахгүй удна. Мөн хүүхдтэйгээ явж байгаа аав ээжээс тусламж хүсч тэдний гар утсаар өөрийнхөө аав ээжтэйгээ холбогдож болно. Хүсээгүй хүрхүйгээс хамгаалъя. Ээжээс чинь өөр хинч дотор хувцас өмсөн хэсэгт хүрч болохгүй. Хэн нэгэн чиний биеинд зөвшөөрөлгүй хүрвэл битгий хүр гэж шууд хэл. Мөн энэ талаар аав ээжтэй заавал хэлээрэй. Чамд тааламжгүй байгаа бол битгий хий. Үгүй гэж хэл. Хүүхэд өөрийн хийхийг хүсэхгүй байгаа үйлдэлийг эсэргүүцэн үгүй гэж хариулах нь жирийн үзэгдэл. Тиймээс чамд тааламжгүй санагдаж байгаа үйлдэлд үгүй гэж хэлэн хийхгүй байх эрх нь чамд байгаа. Аюулд орвол тусламж дууд. Шаардлагатай нөхцөлд бусдаас тусламж гуйхад ичих зүйл байхгүй гэдгийг санаарай. Та гудамжинд явж байгаад аюулд учирвал ойр орчимд байгаа том хүмүүсээс, тэр дундаа хүүхдтэйгээ хамт яваа хүмүүсээс тусламж хүсээрэй. Мөн түнчлэн хүүхдүүдэд тусламж зөвлөгөө өгдөг хүүхдийн тусламжийн утас байдгийг чи мэдэх үү? Хүүхдийн тусламжийн утас 108 24 цагийн турш ажилладаг. Аав ээжээсээ нуух нууц гэж байхгүй. Чамд ямар нэгэн асуудал тулгарх юм бол аав ээж хоёроосоо нууж болохгүй шүү. Хэрвээ хэн нэгэн хүн чамайг гомдоочхоод аав ээжтэй битгий хэлээрэй гэж хэлсэн бол энэ нь чамайг аюулд оруулж гин гэсэн үг. Тиймээс чамайг дахиж гомдохоос нь өмнө заавал аав ээжтэй хэлдэг юм шүү. Яагаад гэвэл аав ээж хоёр чинь чамайг хамгаалах үүрэгтэй бөгөөд чи л хэлэхгүй бол тэд чамд тусламж хэрэгтэй байгааг мэдэхгүй шүү дээ.